Улсын засгийн газар хоорондын байгуулж байгаа хэлцээр өмнө нь анх 2018 онд төрийн дэд альчлалын үеэр энэ хэлцээр байгуулах санамж жижиг байгуулад үүнээс хойш нэлээд хугацаанд судлагдаад явж байгаа асуудал хоёр хэлцээрийн тухай асуудал яригдж байгаа. Эхнийх нь болохоор Монгол улсад нефть бүтээгдэхүүн доктортой ханган нийлүүлэх хэлцээр байгаа. За хоёр дахь нь бол агаарын хөдөлгөөний түвш нийлүүлэх хэлцээр байгаа. Тэгэхээр Монгол улсын 2.6 сая тонн нефть бүтээгдэхүүний 97% нь бол бидний хэднэл заншнаар А80, А92 дизель түвш байгаа. 2.6% буюу 6% нь агаарын хөдөлгөөний түвш байгаа. Тэгэхээр энэ хоёр хэлцээрийг бол хамтд нь байгуулах ийм саналыг Оросын улбаны улсын талаас байгуулад явж байгаа. За бидний хувьд бол нэг сумаар хоёр тулаа будаад явж байгаа. Өөрөөр хэлбэл Оросын улбаны улсад ямар нэгэн асуудал үүслээ гэхэд тэнд энэ хэлцээр байгаа учраас экспортын хориг тавигдахгүй гэж ойлгож болно. Тэнд дэс ямар нэгэн нэг талын шалтгаантайгаар Монгол улс руу орж ирэх өөрөөр хэлбэл урьдчилан яригдсан шиг ийм асуудал бол үүссэн нөхцөл хомсдол шиг нөхцөл бол үүсэхгүй гэж ойлгож болно. За Монгол улсын агаарын хөдөлгөөний түвшний хэрэглээ бол сүүлийн 3 жилд бүр өсрөнгөө буюу 3 дахин нэмэгдсэн. 21 онд 21 мянган тонн хэрэгжилсэн айл өнөөдөр 70 мянган тонныг хэрэглээд явж байгаа. Тэгэхээр энэ тал дээр ч гэсэн бид нар бас Роснефть компани, Роснефть Айра компани 40% та, Монголын талын 60% та эрчил соёл гэдэг төрийн эмчийн агаарын түвш оруулж ирээд сэнгэлдэг компани дор хамтарсан компани байгуулах асуудал яригдж байгаа гэж ойлгож байна. За бид нар компани хуулийг бүгдээрээ мэдэн тийм ээ 50 50 51 49 гэдэг. Тэгэхээр Монголын талын 60% оролцоотой компани. Тэгэхээр 60% буюу дийлэнх шийдвэр манай талын саналаар байгуулагдана гэж ингэж ойлгож болно. Агаарын орон зай майтай бол ерөөсөө хамаагүй бид рүү хэлсэн. Хэрвээ энэ асуудал үүсэх юм бол энэ компани ч өөрөө 60% эзэсмэжлэлтэй компани өөрөө тузан шийдвэр гаргаад энэ байдлыг зогсоох хүртэл юм боломж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол бас шууд агаараа замаа өгөх. За дээрэс нь бүр энэ нисхийн салбараа тэр чигтэнд бариулах энэ гэдэг ийм зүйл яриад ах шиг байна. Өмнө нь байгуулсан санамж жижигтэр гэхтэл 75% энэ хэрвээ хамтарсан компани байгуулагдвал 75% нь эндээс хүртэл хувийг хангана. Үлдсэн хувийн хвшлийг оруулж ир болохоор заалт хүртэл байгаа. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн эрчил соёл дангаараа энэ агаарын хөдөлгөөний түвшийг 100% мэдээд хийгээд байгаа юм байхгүй. Хувийн компани бол бас борлуулж байгаа. Үнэний хувьд л зөрүүтэй байгаад байгаа учраас эрчил соёлын түвш бол боломжийн борлуулагдаад байгаа гэж ойлгож байна. Хэлцээр байгуулагдсанаар өөрөөр хэлбэл маш олон дотоод гадаадын нислэг явж штэ. Тэгэхээр тийзний үнэний 36% энэ онгоцны түвштэй холбоотой түвшний үнээс хамаарч бүрддэг. Тэгэхээр онгоцны түвш өндөр болоод байвал тийзний үн нэмэгдэнэ. Ачаа нь эндээ ирэхээр зорчигч дээр ирнэ. Өөрөөр хэлбэл монголчуудын нуруунд дээр ирнэ. Тэгэхээр энэ дээр бид нар бол урт хугацаанд доктортой ханган нийлүүлэх асуудлыг ярьж байгаа. За Оросын улбаны улсаас 40% хувийн талдаа энэ эргэлтийн хөрөнгө буюу энэ өнөөдрийн байдлаар 70 мянга байгаа энэ түвшийг нийлүүлэх байдлаар орж ирнэ. За дээрэс нь энэ дээр энэ тухайн онгоцыг цэнэглэх дид үтц байгаа. Энэ дид үтц дээр үүсэх ямар нэгэн засвар сэлбэг хэрэгслийг бол энэ дээр авахар байгаа. За эрчил соёлын мэдлэлд байгаа энэ агаарын хөдөлгөөнийг цэнэглэх байгууламжаас үл хөдлөх хөрөнгөөс ямар нэгэн хувь бол эзэмшихгүй энэ хамтарсан компани энэ дид үтцийг түрээслэх байдлаар үйл ажиллагаа явуулна гэдэг. Манайх Монгол улс хоёр хөрштэй. Нэг нь Оросын улбанаас одоогоор 100% авж байгаа. Бид нар энэ байдлаас гарахын тулд газрын тус боловсруулах үйлдвэрээ дотооддоо бариад явж байгаа. Хэрвээ энэ үйлдвэр маань ашиглалтанд орвол жилдээ 80 мянган тонн өндөр чанарын агаарын түвшийг нийлүүлээд явчих бид нар ийм боломжтой. Одоохондоо би нэг зүйл жишээл. Одоохондоо тэртээ тэргүй 100% Оросын улбаны улсаас авахаас өөр аргагүй нөхцөл байгаа учраас бид нар аваад л явж байгаа. Мэдээж энээсээ гарахын төлөө бодлого болгоод ажиллаж байгаа. Энд цаг хугацаа хөрөнгө мөнгөний асуудал нэлээ орно гэдэг хэлье. Нэгдүгээр хэлцээрийн хүрээнд А92 дизель түвш дахин тасалдах асуудал байхгүй. Өөрөөр хэлбэл нийлүүлэлтэн дээр ямар нэгэн экспортын хориг саад экспортлогч орны хувьд гарахгүй. Хоёрдугаарт агаарын хөдөлгөөний түвшний нийлүүлэлт тогтвортой, найдвартай хангамж нь 100% байна гэдэг баталгаа болж өгж байгаа хоёр хэлцээр байгаа маа л гэж хэлээ.